Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээл маань атомын спектр ба Bohr-ын онол. За призм дээр бол цагаан өнгийн гэрлэлээр нэвтрүүлэхэд энэ бол солонгийн 7 анги болохыг бид нар мэднэ. За энэ солонгийн 7 анги болж хуурах энэ үзэгдлийг бид нар дисперс үзэгдэл гэж нэрлэдэг. За энэ үргэлжилсэн спектр шугамыг яаж гаргаж авдаг вэ гэхээр өндөр температурт биеийг халаагаад түүнээс цацарсан спектр шугам маань бол нийл спектр гэж нэрлэдэг. За энэ үргэлжилсэн спектрийг бид нийл спектр гэж нэрлэдэг. За тэгвэл ийм тасралтай спектрийг бид яаж гаргаж авдаг вэ гэхээр бага даралттай тухайн хийгэр дүүргээд түүгээр цахилгаан гүйдэх замаар буюу электрон энэ атомуудыг өдөөгөөд тэгэд өдөөгдсөн атом нь үндсэн түвшин рүүгээ шилжихдээ энэ спектр шугамуудыг цацрагдаг. За энэ спектр шугамуудыг энэ призм ашиглан бид нар яадаг вэ гэхээр толгойн уртаар нь хувааж ялгаж салгаж авдаг. За ус төрөгчийн атомын энергийн бүсчлүүдийг харуулж байна. За энд бол нэгдүгээр бүс рүү бууж байгааг бол бид нар лаймны бүл гэж нэрлэдэг. За энэ бүл маань бол хит ягаан тооны бүл байдаг. За түрүүн ярьсан байлмрын бүл гэж нэрлэдэг бөгөөд энэ үзэгдэх гэрлийн мужийг 1885 онд анх нээж илрүүлсэн байдаг. За тэгээд үүнийг мөн томьёолсон. За дараагийнх нь пашны бүл буюу энэ нь бол инфраолон тооны муж байдаг. За энэ бол энергийн 3 дахь бүсчил рүү бууж байгааг бид нар ингэж нэрлэдэг байна. За тэгэхээр энд бол хэд хэдэн атомын спектрийг харуулж байна. За энд бол ус төрөгчийн атом, за содиум, за гели, неон, меркури гэдэг. За бидний өдрийн гэрэлд бол түгээмэл хэрэгэлдэг буюу мөнгөн усны ламп гэж нэрлэдэг. Мөнгөн усны лампад маш олон төрлийн спектр шугамуд байдаг учраас цайруулагч ашиглан бид нар бол цагаан өнгийн гэрлийг гаргаж авдаг. За энд харуулснаар бол неон бол илүү улаан өнг давамгаалж байна. За улаан давамгаалж байна гэдэг маань спектр шугамыг харах юм бол энэ улаан, оранж, шаргал өнгөний илүү давамгаалж байна гэсэн. За энэ гели бол энэ улаан, шар, за тэгээд энэ хөх шугамнууд харагдж байна. За энд бол нийлсэн өнгөөр бид нар бүртгэж байна гэсэн. За тэгээд үүнийгээ бид нар призм ашиглаад энэ өөр өнгийн гэрэл болгоно салгана гэсэн. За үүнийг бид нар спектр шугам гэж нэрлэдэг. За өмнөх спектр маань бол цацрагалтын спектрүүд байсан. За тэгвэл мөн адил шингээлтийн спектр гэж мөн адил байж болдог. За энд бол ямар нэгэн байдлаар бидний дээж болох тухайн ус төрөгчийн атом ч юм уу тэдгэр байж гэж үзье. За үүнийг бол бид нар өндөр эрчмийн цацрагалтын спектрээр бол өдөөж өгөх юм бол үүнээс бол зарим нь тодорхой энэ дээж маань шингээж авдаг. За энэ шингээсэн хэсгүүд маань энэ харанхуй хар зураасаар илэрхийлж байна. За ингээд үргэлжилсэн спектр буюу нийл спектр өдөөхөд энэ мужууд бол яадаг вэ гэхээр харагдахгүй буюу эдгээрүүдийг шингээсэн байна гэж үздэг. За үүнийг бол шингээлтийн спектр гэж нэрлэдэг. За атом бол тухайн хэсгийг шингээж аваад мөн адил тухайн хэсгийг яадаг вэ гэхээр цацрагдаг. За тэгвэл энэ дээдлийн хэсэг маань цацрагалтын спектр, доотлын хэсэг маань шингээлтийн спектр байна гэж үзнэ. За энд бол бидний мэдэх Томсны загвар гэж нэрлэдэг. Томсон маань бол үзэмтэй талхны загвар гэж нэрлэдэг. За ингээд бол нэмж цэнгүүд нь бол ижил хаа сайгүй ингээд төгсөн байгаагаар төсөөлж загварчилдаг. За үүнийг бол анх буруу байна гэдгийг ол тогтоосон бол Резерфорд тогтоосон байдаг. За Резерфорд маань бол юу гэсэн бэ гэхээр альфа бөөмөр энэ цагаан алтыг бөмбөгдөөд ихэнх нь бол цаашаа нэвтэрч гараад маш тодорхой цөөн хэсэг нь бол буцаж ойсноор энэ нэмж цэнгүүд маань бол эзэлхүүнээр юм түгээгүй юм байна. Маш бага орон зайд нэмж цэнгүүд нь төгсөн байгаа юм байна. За тэгээд түүний тойрон электрон байгаа юм байна гэсэн ийм санааг дэвшүүлсэн байдаг. За тэгвэл ерөнхийдөө бол бидний үзэж байгаагаар бол хамгийн ойр атомыг загварчилсан бол Bohr-ын загвар гэдэг. За тэгвэл Bohr ерөнхийдөө бол 4-5 дэвшүүлсэн. За нэгдүгээрт нь бол юу болсон бэ гэхээр төвд нь бол электрон байгаа юм байна. За түүний тойрон электрон эргэлдэж идэг. За тэгээд тэр электронд бол төв төмөл хүчүүлсэн. За тэр нь бол Кулоны хүчний үйлчлэлээр үйлчлэлтэй гэж таамаг дэвшүүлсэн. За энэ нь бол хэдүүлээ E гэсэн цэнэгтэй. За энэ нь хасах E цэнэгтэй ямар нэгэн R гэсэн радиустай байгаа гэж үзэх юм бол K Q1 Q2 хуваах нь R квадрат гэдгийг адилаар E үржих нь хасах E
Тэгээд хуваах нь R квадрат гэж үзсэн байдаг. За энэ K гэдэг бол бид нар цахилгаан тогтмол 1 хуваах нь 4p эпсилон 0. За ингээд бодох юм бол энэ бол хасах K I квадрат хуваах нь R квадрат гэсэн яг ийм колоны хүч үйлчлдэг гэж үзсэн. За хоёрдугаарт юу гэж үзсэн бэ гэхээр энэ бол тухайн зөвшөөрөгдсөн одоо энергийнхаа түвшинд бол электрон бол тогтвортой байх буюу ямар нэгэн цалгаан сонгосон цацрагалт хийхгүй гэж үзсэн. За тэгэхээр бол энэ зөвшөөрөгдсөн мужид явахдаа бол ямар нэгэн цалгаан сонгосон цацрагалт гадагшаага хийхгүй гэж ингэж үзэж байгаа. За энэ бол электродинамикийн юм бол одоо хуулийг бол зөрчсөн. Электродинамик төр юу гэж үздэг вэ гэхээр цахилгаан цэник маань ямар нэгэн хурдгалтай хөдлөх юм бол цахилгаан сонгосон цацрагалт хийнэ гэж үздэг. За үүнийг бол боор бол үүсгэж үзсэн байгаа. За гурав дахь нь юу гэж үзсэн бэ гэхээр тодорхой энергийн түвшин рүү шилжихдээ яадаг вэ гэхээр шингээдэг мөн цацрагдаг гэж үздэг. За нэгдүгээр түвшинд байгаа нөхөрт бол ямар нэгэн HF гэсэн гэрэл тусах юм бол энэ нь хоёр руу шилжинэ. За энийг бид нар өдөөгцөн түвшин гэж нэрлэдэг. За тэгээд өдөөгцөн түвшиндөө байх хугацаа бол маш бага байдаг учраас буцаагаад эргээд цацрагалт хийдэг. За ингэх юм бол HF гэсэн гэлийг гадагш цацрагадаг. За энэ бол зөвхөн зөвшөөрөгдсөн энерги мууж гэж байна. Тэгэхээр бид нар ямар нэгэн 3 дугаар мууж байлаа гэх юм бол 3 2-ын завсарт байгаа энэ завсрын энерги байгаа гэж үзье. За энэ энергийн мууж руу одоо энерги өгөх юм бол энд бол ямар ч өдөөлтөнд ордоггүй буюу энэ электрон өдөөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр бол яг ийм тодорхой энергийн бүсчилсэн буюу энэ дискрет яг тасралтай утгуудыг өгдөг. За энэ мужийг авснаар одоо атом маань бол өдөөгдөн. Тэгээд өдөөгдсөн атом маань цацрагалт хийх буюу яг тухайн энерги цацрагдаг гэж ингэж үзсэн байна. За дөрөв дэх санаа нь болохоор за энэ зөвшөөрөгдсөн орбитэд электрон маань өршөлтөө бүтэн долгионы уртаар оршин байна гэж ийм санаа дэвшүүлсэн. Нийсний 2pr гэсэн тойргийн уртад n ямта гэсэн хэлбэр оршино гэж үзэж байна. За энэ дээр бол n гэдэг нь гол каунтаа буюу 1 2 3 гэсэн байна гэж үзсэн. За бид нар хөдөлгөөний тоо хэмжээг үзэх юм бол А-шиг хуваах нь ямта гэдэг. За энэ нь өөрөө m хүч нь v гэснээр бол бид нар юу гаргаж авч болох вэ гэхээр импульсийн моментыг гаргаж авч болдог. За эндээс бол бид нар ямтаг олох юм бол ямта гэдэг маань v ашиг болох юм байна. За тэгээд энийг авчиад ийшээ орлуулчих юм бол 2pr хуваах нь n h хуваах нь mv байна. За эндээс mv нь үүдшээ гаргаж үржүүлэх юм бол mv r хуваах нь n h за тэгээд хуваах нь 2p байна гэж үзнэ. За энэ дээр бол mvr гэдэг бол импульсийн момент болчихно. За энэ h-ийг хуваах нь 2p гэдэг нь бол энэ h малгайтай болчихно гэж үзэж байна. За энэ бол электроны масс. За нөгөө талаас бид электроны бүрэн энергийг бас тодорхойлж болно. За бүрэн энергийг тодорхойлох юм бол энэ нь mv квадрат хуваах нь 2. За тэгээд нэмэх нь k q-ний q2 e хасах e хуваах нь r байна гэсэн үг. За эндээс бол бид нар энийг нэмэх тэмдэг болгоод энийг нь e квадрат болгочих. e квадрат за тэгээд үүрч нь хасах тэмдэгтэй юм байна гэсэн. За тойргоор эргэлдэх хөдөлгөөний үед бол за үүнд үүсэх хүч зөвхөн цахилгаан орны зүйлс үүсэх хүч буюу колоны хүч байгаа. За энд нэмэх цэник, за энд хасах цэник байгаа. Энэ хоёрын хооронд үүсэх хүч бол F байна. За ингээд эргэлдэх хөдөлгөөн хийж байгаа гэж үзэх юм бол F нь K Q-ний Q2 буюу K E квадрат хуваах нь R квадрат байна. За энэ нь төв тэмүүлэх хүчийг үүсгэх бөгөөд төв тэмүүлэх хурдгал нь mv квадратыг хуваах нь R байна гэсэн. За эндээс ингээд энэ R-тай хураагдаад гарч иж болно. За тэгэх юм бол K E квадрат хуваах нь R тэнцүү mv байна гэсэн. За бид нар эндээс mv болох юм бол mv гэдэг нь n
H малгайтай хуваах нь R байна гэж үзнэ. Энэ V квадрат. За тэгэх юм бол эндээс V олох юм бол энэ H малгайтайгийн квадрат хуваах нь M квадрат үржих нь R квадрат байна гэсэн. Энэ бол V квадрат. За энийг явж хэдүүлээ. Энд орлуулчих. За тэгэх юм бол бидний V квадрат маань бол юу болчих вэ гэхээр болох юм бол N квадрат үржих нь H малгайтайгийн квадрат хуваах нь M квадрат үржих нь R квадрат байна гэсэн. За эндээс бол бид нар юу болж байна вэ гэхээр энэ H малгайтай бол тогтмол тоо, M гэдэг бол электроны масс, за R гэдэг нь бол радиус болчихж байгаа. Хэрвээ энэ радиусыг бид нар N тэнцүү нэг үед аваад үзэх юм бол бид нар түүнийг борийн радиус гэж нэрлэдэг. Борийн радиус гэдэг А0 гэж нэрлэдэг. За энэ маань бол юу гарч ирдэг вэ гэхээр H малгайтайгийн квадрат хуваах нь M, за тэгээ K E-ийн квадрат гарч ирдэг. За энэ тэнцүү нэг үед. За яагаад ийм болж юм бэ гэхээр энд бол бид нар бодох юм бол нэг цааш нь бодвол одоо V квадрат юу болох вэ гэдгийг харъя. За эндээс V квадрат болохоор нөгөө талаар K E квадрат хуваах нь M R баг. Эндээс болох юм бол. За тэгээ энэ хоёрыг тэнцвүүлчих юм бол M квадрат H малгайтайгийн квадрат хуваах нь M E квадрат үржих нь R квадрат тэнцүү K E квадрат хуваах нь M R гэсэн. За эндээс бид нар R-ыг нэгтэй тэнцвүүлээд N-ийг олох юм бол энэ A0 гарч ирдэг. Тэгээд бид нар үнийг борийн радиус нэрлэдэг. За тэгэх юм бол дурын эндээс R-N-ийг олох юм бол R-N-ийг олох юм бол юу болох вэ гэхээр ямар нэгэн N квадратыг үржих нь A0 байна гэсэн үг. За энд A0 бол биднийхээ бодоод дандаа тогтмол тоонууд учраас бодоод олох юм бол 0.05 29 нанометр гарч ирдэг. За одоо бид энэ олсон энэ R-ийнхаа утгыг авчиад энергийнхаа утгаар орлуулна. За энерги маань бол юу болж ийнэ вэ гэхээр энэ буцаад олсон V квадратыгаа ийш нь орлуулад бодох юм бол энэ бүрэн энерги маань эндээс тооцоогоо их юм бол бүрийн энерги бол хасах K E квадрат хуваах нь 2R гарч ирнэ. За тэгэхээр энэ R-ыгаа бид нэ авчиад ийшээ орлуулчих юм бол энд бол юу болох вэ гэхээр хасах K E квадрат хуваах нь M квадрат үржих нь A0 болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ боддоод байгаа энэ зүйл маань бол бидний хувьд бол хасах 13.6 электрон вольт болж байна. Тэгэхээр бүрэн энерги маань бол одоо өстрөгчийн атомын хувьд бол юу болчихно гэхээр хасах 13.6 электрон вольт хуваах нь N квадрат гарч ирнэ гэсэн. Тэгэхээр N тэнцүү 1 байх үед, N тэнцүү 2 байх үед буюу бид нар энергийн одоо утгуудыг олж ийнэ гэсэн үг. За ийм бодлого байна. За 3 дугаар энергийн бүсээс 1 дугаар энерги рүү түвшин рүү шилжиж байгаа бол за үүнд харуулах долгионы уртыг олоо гэсэн юм бодлого. За тэгэхээр 3 дугаар энергийн бүстэй түвшинд байна гэдэг бол бид нар юу болчихно гэхээр шууд энэ хасах 156 электрон вольтыг бодоод ирнэ бол олчих чадхаар болсон. За EN тэнцүү. За энэ хооронд бид нар хасах 13.6 электрон вольт. За тэгээд хуваах нь мөн дээр 3-ын квадрат хэвчнэ гэсэн. За ингээд 9-д хуваах юм бол хасах 151 электрон вольт. За энэ нь 3-та тэнцүү гэдэг. Ингээд гараад ирчихнэ гэсэн. За тэгээд эндээс 3-аас 1 рүү шилжиж байгаа. За ийм бол бид нар долгионы уртыг болно. За тэгэхээр энергийн өөрчлөлт нь тэгэхээр бид нар 1-ээс 3-ыг хаснаа гэсэн үг. За тэгэх юм бол хасах 13.6 электрон вольтоос хасах нь
хасах 151 электрон вольт. За ингээд бодох юм бол 12.9 гарч иж байгаа. Дельта E тэнцүү хасах 12.9 электрон вольт. За энэ дэр хасах тэмдэг гарч иж байна гэдэг бол энд юу болж байна вэ гэхээр энерги одоо алдж байгаа буюу эндээс цацрагалт хийж байна гэсэн үг. За эндээс бол атомоос ийм энерги цацрагалт хийж байна гэсэн үг. За тэгэх юм бол бид нар шууд яамдаг болно. За энд HC-ийн үжир H бол өөрөө Планкийн тогтмол, C бас тогтмол. Ингээд үчмэл энэ хоёр тогтмол тооны үжир өөрөө шууд энэ гэвд үзчихье. За тэгвэл энэ дээр яамда тэнцүү 1124-ийг үржих нь 10-ийн асар 6 зэрэгт электрон вольт метр. За тэгээ хуваах нь энерги нэгж маань 12.9. За энд бол асар тэмдэг нь бол энерги одоо цацрагалт хийж байна гэсэн үг. Ийм энергийг. За ингээд бодох юм бол энэ бол электрон вольт байгаа. Электрон вольтууд нь хураагч чинь. За эндээс бол юу гарч ирж байна вэ гэхээр 1/103-ыг үржих нь 10-ийн асар 7 зэрэгт метр. За энэ нано болох юм бол 10-ийн хасах 9 болох хэвээр. За тэгэх юм бол бидний үнийг 10-ийн хасах 2-оор үржүүлээд 10-ийн 2 зэрэгтээр үржүүлчихье. За тэгэх юм бол энэ хоёрын үржүүр маань нано болчихно. За энэ хоёрын үржүүр маань 103 болсон. Тэгэхээр яамда гэдэг маань 103 нанометр. Буюу энэ нь бол 400 нанометроос бага учраас энэ бол хит ягаан туяа байна гэсэн үг. Энд бол ягаангийн гэрэл байдаг. Тэгэхээр энэ бол UV гэрэл байна гэсэн үг. За дараагийн болгоно. За острогчийн одоо энэ цацралт байна. За энэ дэр бол юу болж байна гэхээр 434 нанометр гэрэл острогчийн атомс цацарсан бол энергийн хэдгээр түвшний хооронд шилжилт хийсэн гэж. За тэгэхээр энд бол байлмрын бүл гэдэг нь бол ойлгомжтой болчихно. Яагаад гэхээр энэ бол үзэгдэх гэрэл байна. Үзэгдэх гэрэл гэдэг нь бол энэ бол 2 дугаар түвшин рүү шилжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр энерги хэдгээр бүсээс одоо энэ G1, энэ G2 байгаа бол хідээс нь 2 руу шилжсэн бэ гэдэг энд X-ийг олно гэсэн үг. X за N гэжтэй. За хэдгээр бүсээс вэ гэдгийг олно гэсэн үг. За тэгэх юм бол бид нар энэ дээр юу болчих вэ гэхээр E тэнцүү HF буюу C хуваах нь яамтай. За тэгэхээр энд бол бидэрт яамтай мэдээж чинь. Тэгэхээр E-г олно. За тэгвэл HC-ийн үржүүр маань түрүүн өмнөх болгон дээр ярьсан 124-ийг үржих нь 10-ийн хасах 6 зэрэгт электрон вольт метр. Үүнийг хуваах нь 434 нанометр. Үржих нь нано гэдэг чинь 10-ийн хасах 9 зэрэгт метр. За ингээд метртэй орогдоод за энд 16-нд хасах 3 үлдээд 10-ийн хасах 3 зэрэг гэдэг чинь 1000 тэгэхээр 1240-ыг 434-д хуваах юм бол энэ нь 286 электрон вольт гарчиж. За тэгэхээр энд бол цацрагалт хийж байгаа учраас энд бол бидний энэ дельта E гэдэг маань хасах 286 электрон вольт байна гэсэн. За энэ дельта E гэдэг чинь эцсийнхээс хасах нь анхных буюу эцсийнх нь E2. Тэгэхээр E2-оос бид нар E-ntхийг нь хаснаа гэсэн. Тэгэх юм бол эндээс бид нар E-ntхийг олох юм бол E2-оос хасах нь дельта E байна гэсэн. За тэгвэл эндээс E2 дахь гэдэг маань юу гарч ирэх вэ гэхээр хасах 13.6 электрон вольтыг хуваах нь 2-ын квадрат байна гэсэн. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр энэ нь хасах 340 гарч ирнэ. За тэгвэл En тэнцүү хасах 340-өөс хасах нь хасах 2,86 буюу энэ дээр хасах 0,54 байна гэсэн. За энэ маань хэдгээр энергийн бүс вэ гэхээр En тэнцүү гэдэг маань энэ дээр хасах 13.6 электрон вольтыг хуваах нь N квадрат гэдэг чинь хасах 0,54 байна гэсэн. За эндээс бид нар N-ийг олох юм бол 13.6
6 электрон вольтыг хуваах нь 0,54. Тэгээд үүнээс бид нар яах нь язгуур авах гэсэн. Энэ бидний хувьд n гарчиж байгаа. Ингэм бол энэ бол ойролцоогоор 25 язгуур авах юм бол 5 гарч байна. Тэгэхээр 5 дугаар бүсээс 2 руу шилжсэн ямар гэх юм ийм үед 434 нанометрийн одоо хүүхэнгийн гэрлийг цацрагсан байна гэж ингэж үзэж байна. За дараагийнх нь 2017 оны ийш байна. За острогчийн атомын 2 дугаар орбитаас 5 дугаар орбитын радиус хэд дахин их байх вэ гэж байна. За тэгэхээр өмнө нь бол яг онлын хэсэг дээр бол бид нар боорын онол дээр тайлбарлсан байгаа. Тэгэхээр бол n дэх одоо орбитын радиус маань бол n квадратыг үржих нь a0-тэй тэнцүү байна гэдээ гаргаад ирсэн. За тэгэхээр бид нар энд n тэнцүү 2 үед юу авах вэ гэхээр r2 гэдэг маань 2-ын квадрат үржих нь a0 байна гэсэн үг. n тэнцүү 5 байх үед r5 буюу 5-ын квадрат үржих нь a0. a0 гэдэг нь боорын радиус гэж нэрлэсэн. За ингээд бид нар r5-ыг r2-т харьцуулах юм бол 5-ын квадратыг хуваах нь 2-ын квадрат буюу эн чинь 2.5-ын квадраттай тэнцүү буюу 6,25 байна гэдэг. Ингээ гаргачих. За тэгэхээр энэ онолыг бол өмнө бид нар ярьсан байгаа. За ядаж хэдүүл энэ томыг санахгүй маяг гэхэд юуг санаж болох вэ гэхээр боорынхаа онолыг бичих юм бол хасах 13.6 электрон вольт хуваах нь n квадрат хасах тэмдэгтэй гэдэг бол бүрэн энергитэй тэнцүү. Энэ mv квадратыг хуваах нь 2 хасах нь k за e квадрат хуваах нь r байсан. За энийг бодоод гаргаж ирэх юм бол юу гарч ирсэн бэ гэхээр k e квадрат хуваах нь 2r гэж гарч ирсэн. За энэ нь бол юунаас гарч ирсэн бэ гэхээр бид нар бол эндээс гарч ирсэн байна. Кулоны үйлчлэх хүч маань буюу k e квадрат хуваах нь r квадрат гэдэг нь төв тэмүүлэх хурдгал үүсэн энэ нь mv квадрат хуваах нь r гэдгээсээ энд гарч ирсэн. За тэгээ энийг ингээ бодонгууд бид рүү гарч ирсэн гэхээр k e квадрат хуваах нь 2r гэдэг гарч ирсэн. За тэгэх юм бол энийг энүүнтэй ингээ тэнцвүүлээд харъя. За тэгэх юм бол хасах 13.6 электрон вольт хуваах нь n квадрат гэдэг чинь k e квадрат хуваах нь 2r гэсэн. За эндээс юу гаргаж ирж байгаа юм гэхээр r гэдэг маань n квадраттай пропорционал. За тэгээд k e квадрат хуваах нь 2-ыг үржих нь 13.6 электрон вольт. Буюу энэ бидний хувьд юу болчихно гэхээр a0 болж байгаа юм. Ингээд бидний r бол n-ийн квадраттай ийм шугам хамааралтай гэдэг нь яг нь. Энэ томыг санахгүйгээр ч гэсэн яг нь энийг энерги хадгалт хуультай бичээд ингээ гаргаад ирж байна гэсэн үг.